Рэпер ганагийн амьдралаас. Нэг өглөө амир халууцаад сэрвээ. Сэрээд харсан чинь гадаа унтцсан байд юм да. Юу вэ гэд гайхаад хамгийн маа шалгаж үзсэн чинь аваа бүх юм бүрэн бүтэн байна шүү. Утсаа харсан чинь 69 дуудлага ирсэн байдлын би чинь дотроо юу билээ? 69 өртөө билээ. Хэний найз өхөндөө бодлоо гэж 9 шид юм бодлоо. Тэгээд харсан хараа манай 3 дахь гэсэн халиуна бүгдийг нь залгасан байдیں۔ Би ч яасан бол гэж бодоод буцаагаа залгалаа. Хэсэг дуудаж байгаад халиуна утсаа аваад шууд чи өчигдөр яаваа гэдгийг би дотроо за би ч өчигдөрийг халиунаад шоудсан юм байна л да гэж бодоод би өчигдөр яалаа гэд асуулаа. Тэгсэн хараа утсаа авахгүй байсан шүү дээ. Би чамруу бүр 69 удаа залгасан гэдгийг би ч би харин шоудаж байсан байж магадгүй гэд хэлээ. Тэгсэн халиуна өдөөс гадаа бүр нэмэх 30 градус хүрээд би бүр нөгөө машинтай ахнараасаа салцсан. Чи машин одоо түрээд ирэж тэрэлж ядаж ормоор байна гэд юм да. Миний дургуун урж байсан чи халиуна дажгүй өхөн. Дээр нь би дуртай юм болохоор за удахгүй машин олоод яваад чигээд уцаад аслаад босч алхлаа. Цаашаа жоохон алхаад явж байсан чинь замын хажууд чулуугаар мэргэлдэх сууж байдیں۔ Би ч ерөн жоохон сүсгтэй хүн болохоор шууд очиод үзүүллээ. Тэгсэн ахгүй хитэн чулуу нааш нь цааш нь хөдөлгөж байсан. Өнөөдөр азтай өдөр чинь байна миний дүү. Гэхдээ токсик охтуудаас хол байгаарай. Тэгэхгүй бол ад чинь харин шүү гэдیں۔ Би яхаас аха миний найз охтууд чинь бүгд токсик шүтээ. Тэгэхээр би яах вэ гэд асуулаа. Ах намайг нэг харснаа. Миний дүү гадуур зөндөө сайхан токсик биш охтууд байна. Найз охингүй байж чадахгүй бол аль нэгийг найраад авахгүй юу гэж байна. Би ч хэлэхгүй бодоод цаашаа алхангаа за ямар ч байсан mooны хамаас очиж машиныг гуйж аваад л учраа олъё гэд бодоод явлаа. Алхаад явж байсан чинь арай араас машин сигналдад байдیں۔ Гэхдээ яг ийм Let me speak. Яг ийм тохиолдсон санаарт. Нэг хаана хоостаа мэдгүй. Нэг газар сэрсэн чинь чам руу танай X чинь 69 удаа залгасан тохиолдол. Энэ яг бод тэмдэл тэр ойрхон бай. За хаан чамаагүй хонсын зур мартий зүгээр ингээд тэ унцаад сэрсэн чинь танай X чинь чам руу ингээд амар олон удаа залгсан байсан тохиолдол. Эргээд хартлаарай. Манай крүүгийн эмс хаан бага мэдж байгаа бол байна. X олон залгсан уу? X чат бичсэн лээсэн. X одоо юу ч юм? Чамайг санаад нэг шаадیں۔ Алтак хам машинтай явж байдیں۔ Яваад очсон чинь алтак хам буруу хаар өгөх гэж байгаа. Зүг нийлүүл төхүүлээд өгье суучих гэж байна. Гадаа амар халуун байсан болохоор би шууд машин цуугаад орлоо. Тэгсэн харин доторх салон X-тэйгээ сэрсэн бол байна. Хоолой. Юу гэсэн үеч одоо нэг газар шоудж ангуудаа X рүү задгаа намайг ирээд аваа гэд. Тэгээ чи тасарсан. Тэгэхээр сэрсэн чинь чи X-тэйгээ сэрчиж байгаа юм те. Наа чи яг юу гэдэг. Наа чи сайн зүйл юм уу муу зүйл юм би яг ойлгохгүй байл та. Ха. Буудал энтер гэдэг бүр янзын машин байна шүү. Би алтакаас хөгшөө надад машина нэг өдөр өгөх хэрэгтэй байна. Би халиунаатай тэрэлж орчоод маргааш аваад ирэх гээд асуулаа. Тэгсэн алтак энэ миний машин биш ээ. Манай ажлын машин. Найз нь энэ машиныг оруулж ирж байгаа газар ажиллаж байгаа. Гэтэ чи үнгүй ийм машинтай болж болно шүү дээ. Энэ бол 100% цахилгаан машин 85 сая гэж байгаа. Би 85 сая машин? This is small. Намайг од гэд үнэгүй өгөх гэж байгаа юм уу гэсэн чинь алтак үгүй. Хин ч авч болно. Чи зүгээр лайк шеэр хийгээд giveaway-д оролцоход л болно. Хажуу олон дээр QR код байгаа. Тэрийг уншуулад л оролцож чинь. Ялагч нь шеэр хийгээд giveaway-д оролцоход л болно. 85 сая. Хажуу хаалган дээр QR код байгаа. Тэрийг уншуулад эсвэл цахилгаан машин юм үнэтэй дээ. Л оролцож чинь. QR код уншдаггүй дээ. Чинь удахгүй болох энэ зууны гадаа дотоодын хамгийн том шилдэг DJ-нэр оролцох Intro Music Festival-ийн 3 дахь өдрийн шалгарна гэж байна. Тэгэхээр би шууд за тэгвэл хөшөө чи ядаж надад тэр шоуныхаа урилгыг өгч. Цахилгаан нэлээд үнэтэй. Цоо шин машин гэдэг утгаар үнэтэй байгаа хэл та. Монголчууд дандаа те 10 жил мэл явцсан машинууд орж иж зарагчаа штэ. Тэ тэгэхээр чи ялчгүй цоо шин машин угаасаа л юм үнэтэй л гэдэг хэл та. Тийм бид зүгээр те тэнийг өөрсдийнхөө те юм ядуу сэтгэлгээгээр бодцсон байна. Өнөөдөр миний хацтай хорвоотлыг өөр шиг бодох юм. Өдөр гэсэн гэж шууд хэллээ. Тэгсэн алтак над руу нэг том харснаа. Хөгшөө. Найз чинь шоу хийж байвал мөнгө төлөөд үзэж бай гэдیں۔ Би ч шууд машинаас нь буугаад өнөөдөр хацтай өдөр гэсэн ахын үгийг бодоод QR кодыг нь уншуулад giveaway-д нь оролцлоо. Тэгсэн алтак явахаас өмнө цохоо буулгаад чи ер нь токсик охтуудаасаа салаач тэгээд дуугаа хийж таксны мөнгө олсон дээр юм биш үү гэд яваад өгдیں۔ Би ч дотроо нэрэж тэмдээ. Ер нь халиунаатай уулзахгүй. Өөрөө тэр пост мостоо бичиж тэрэлж явах залуугаа олон үз студ орж дуугаа бичүүлээ гэж бодоод студ рүүгээ явлаа. Ой энэ рэпер ганагийн те wish.com-оос захиалсан хувилбар нь штэ. Яагаад өргөөгийн шилгүү рэпер ганаа байгаа юм? Тэгээд сайныг дагуул энэ бол шил хүлх. Тэ энэ бол pop ганаа гэдэг хөө. Харны гэрэл токсикийг дагуул тооцоог нь хийн гэдэг шиг тэр цагаас хойш би токсик хүмүүсээ багасгалсан юм даа. Шоуны мангас. Мэдгүй. Би одоо мэдгүй юмшлиг үзээс айдаг л та. Яа мэдгүй. Нам бити зол бахтаа гооч шүү.
Юу болоод байгаа бэ гэж ойлгохгүй байна та. Бодод хичээл номондоо донтоо хичээл номоос зүгтаагаад байгаа юм шүү. Интро яах вэ? Явахгүй. Ховтоос л интро яа. Явахгүй. Энэ яг би байна хөө. Ядаргаатай муу шаврын авч чарны алчуурын. Анаа. Интро юу л та? Ядаргаатай юм яа. Мэн яг анардаг хөө. Мэн яг анеригээс андар. Миний амьдрал яг ийм заяа. Тэ тэр л жоох уу. Орой шоут уу. Өөр хөвдүүлээд хөвсөл явах уу? Салхинд гарах уу? Гачуурд орох уу? Нүхт орох уу? Та зүгээр явчаач. Үгүй явж чадахгүй. Тэ би ч ажилтаа юм байхгүй юу? Тэ ингээ орой болгон ингээ борснуудтайгаа ингээ үдээ цагийг өнгөрөөдөг тийм ажилтаа байхгүй юу? Тэ хаяадаас ингээ донешн голингүүтээ плевч үдэж дэлбэлдэг ажилтаа байхгүй юу? It's my job. Гүүгээ тагчих. Тэ яг ингээ явахгүй гэлээ. Өдөр болгон зутаа идэхээс алхаж байна. Мөнхтэй болох юмсан. Машинтай биш юм ахиж ядаж скутертэй болох юмсан. Өрөмний өвчиг өрүүлээд юу хийгээд байгаа юм бэ? Андраа интро юу л да хоцорлоо штэ. Төрөнөөс хойш интро гэж яг юу яриад байгаа юм бэ? Андраа. Интро электро өрхмийн фестивал 6 сарын 23, 24, 25-нд Монгол шилжинд 3 өдөр 23, 24, 25 7 хоногийн дараа юм уу? болох ч байгаа юм байна. Дотоодын 51 дижи. Олон улсын 15 дижи тоглоно гэсэн. Ой, 66 DJ юу хийнэ гэсэн үг үү? 66 DJ ингээд өөр газар ингээд ай тоглолт юм уу? Эсвэл ингээд ээлжлэж гаргаад өөрсдийн богинохон сет явуулна гэсэн үг эсвэл бүр ингээд олон өдрийн турш ингээд хуваагдцсан ингээд бүр ингээд 72 цагийн тасралтгүй шоудлт болт юм уу? God. Тэгээд бас 3 өдрийн дэлхийн алдартай зөвхөн урилгаар зохион байгуулагддаг бойлер румын зохион байгуулах гэж байгаа юм билий. Андраа хоёул тийш явъя л да. Тасалбарын тоон хязгаартай гэсэн. Асуудал гэж өстэй толгооноос их стрессэж өгөх гээд ах чи юу гад. Тэг 3 хоног битүүс авах юм уу те? Пүү! Мен би таадаг байсан бол те. Энийг анаас сонсч болохгүй шүү. Мен явчих магадгүй шүү. Гадагшаа гар. Андраа гол нь стрессээ тайлжээж, тарих толгойч ажиллаж, ирээдүгөө илүү өнгөлгөөр хардаг болно шүү дээ. Залуу хүн байж хаяа бодлуудаа хаяад гарч орж явах хэрэгтэй шүү дээ Андраа. Зөв би анаа хоёр гэдэг шүү. Ойлгож байна уу? Гэтэ наадах ч юм болоогүй юм биш үү? Андраа эртнээс бэлдэж бие халааж явах хэрэгтэй байхгүй. Гарья. Тагсако. Хараалан төсөө гожуудад алхачих ч гэжтэй. Машин тайсан бол сайхан сайлтатуулаад авчихгүй юу? Энийг хар та. Түрүүний машиныг Чи интро дээр очиод Davis Giveaway-д оролцоод 100% захиалга мшиг ойж боломжтой. Яаж? Энийг хар та. Чи Davis-тэй нэмсэн Instagram хаяг руу ороод постн дээр лайк дараад 3 найзаа меншн хийгээд 24 цагийн хугацаатаар стори дээр оруулаад энд байгаа 3 хаягийг Facebook болон Instagram дээр дагахад л хангалттай. Азтанг 6 сарын 25-ны өдөр интро дээр шалгаруулна. хэд сайн биш үү? Зааж штэ. Тэгвэл заавал интро руу яваа шүү. It's me voice. За баярлалаа баяртай. Залуу. Бүжиглэхгүй.
техно. Интрогоос явж байгаа байхгүй. Түүнийхээ мэддэг техно бүжиг үзлээ шүү дээ. Та техно гэж сонсдгоо. Нэг Here we go. Ачаа өндөг юм бэ юу вэ? Самна. Би өсөчтөр каякта таарсан юм байна. Каякта таарах бол гоё идэг. Ингээ бит хоёрын ингээ эргэн тойрон ингээ бараг 30 хүн ингээ кино үзэх гээд хүлээж байгаа. Тэгснээ каяк бит хоёр ингээ пипиний харснаа 30 хүн харж байгаас хоёр илий бач гэ заа. 30 нэг. Бит хоёр бивнес. Хэнэ хоёр монкез яг хоёр монкез. За баярлалаа гайхалтай үжиг үзсэн шаанд баярлалаа тэг бид өглөө өгч байгаа. Тэгээ бидэнтэй нэг дэвэ интро баярлж байна. Баярлж байна. Бүс VIP. Англиар асуулт нэрлэхгүй баярлалаа. Сайн байна уу? Сайн байна уу? Өөрийнхөө мэддэг хамгийн амар техно бүжиг үзүүлж шүү дээ. Яа яа Тэг юу гэж чаа юм. Бидээс одоо би явал үзье. За яах юм. За бид чаа интрогийн өглөө өгж байгаа шүү. За Баярлаа. бидэнтэй нэг дэвэ Интро. Сайн Сайн уу? Хойд гарита биш гарита. Хойд болон дээр өтгөө. Яас болон дээрч. За Хайш дагуулж явж байна. болон дээр авсан юм шиг. Гүчхөө. Жохон гүчхөө. Биш болон дээрч. Тэн зогсож. За манай интро авахгүй болж байгаа. Тэг өөрийнхөө мэддэг хамгийн техно рэй бүжгээ үзлээ шүү дээ. Техно. Та авцгаа тоолоо нэ. Айдис ч болоо. Зоохоо зуасаа 25 Үтсэж ямар хэцүү бэ? 25 болох юм байна. Энэхүү өдрийг би чанд өгч байгаа. Интро татаа Баярлаа. интро дээр олцгаа. Зөнийхөө нэлтгээс үү? Хийгээгөө. Эйгөө тий. Интро дээр хий. Сайн байна шүү дээ. Интро дээр тий. Зүг үү? Зөв. За одоо тэгээ хоёул хэдүүлээ авта. Техно бүж гэж үзүүлээ. Арт өмнөдөө. Хой бүж үзүүлсэн баярлаа. За Интрогийн өглөө өгч байгаа шүү. За баярлалаа. Интро дээр олцгаа. Интро дролцсан. Заавал ч Интро дээр бол заавал очно. За тэгээ интро дээр бас давхраас мэдээлэл өгөхөд нөгөө нэг giveaway зарласан ба машинтай олох гэсэн юм бол QR онцлуулаад giveaway дээр. Окей, шгүй QR нь гарч ирсэн boys. Яг л тэн нэгэн энэ видео дээр QR-ыг гаргаж өгөөсэй гэж би яг хүсэж байлаа. Instagram руу дамжуулж байгаа юм байна шүү дээ. I see. Devil is the name гэдэг. Түрүүний нөгөө Instagram дээр нөгөө найзаагаа меншн хийх тэрнэл явсан байна. Окей. Элгээ марцсан байсан байна. Интро фестивал нь 6 сарын 23, 24, 25 3 өдөр болно. Тэгээ дөрөв энэ бичлэгэн дээр гарсанчлан ер нь гадаадын 15 DJ, Монголын 50 DJ гэсэн үү. Ер нь бол тэгээ 3 өдрийн турш ингээд газар шоу Монгол шилхэн болох гэж байгаа юм байна. Тэгээд тэр нөгөө бас 85 сая төгрөгийн үнэтэй цахилгаан автомашин бас гівэд өгч байгаа юм байна. Тэгээд тэрнийх нь QR код нь би энэ ч тавьчихъя. Энэ манай эдитер яг одоо энэ гаргаж байгаа байх штэ. Тэгээд энэ QR кодыг уншуулаад тэгээд Instagram руу шоу шидэн тэгээ нөгөө 3 найзаа меншн их лайк тарах бүх юм шаардлагыг биелүүлээд тэгээд маш явж байгаа. Тэгээд амжилт. Баярлалаа. Лайк дараарай. Баярлалаа.